2025 оны төсвийг 3.3 их найд төгрөгөөр танна. Эрүүл мэндийн төлбөртөө тусламж үйлчилгээний үнийг инфляцтай уялдуулж 20-25%-аар нэмнэ гэж эрүүл мэндийн санчин бүр хэллээ. Гадаад улсад зорчилж буй ажиллаж амьдарч байгаа иргэдийн эрхийг хамгаалах улсын хурлын тогтоол батлагдлаа. Ойр төмөр өмнөх онтой харьцуулахад 40.4% өсжээ. Монголын тамирчдын өдрийг 80 сэтгэгдэлтэй тэмдэглэн өнгөрүүлж байна. Харин дэвргийн үзэгчтэй Тэнгэрлэгзийн доллар мэдээлэл хөтөлбөр эхэлж байна. Сая дурдсан болон бус мэдээллийн дэлгэрэнгүй үзүүлэх болно. Монгол улс түүхэндээ анх удаа алдагдaltaгүй төсөв баталсан нь 2025 оны төсөв. Ирэх жилүүдэд ч мөн төсвийн алдагдал гэх зүйлийг мартаж, орлого зарлага нь тэнцүү байна гэж бодлого боловсруулагчид нэгэнтээ шийдсэн. Гэтэл энэ шийдвэр нь хагас жилийн л настай байж, энэ оны төсөвд хэмнэлтийн тодотгол хийхдээ зэрэгцэн төсвийн алдагдалч мөн буцаж ирлээ. Төр бүсээ чангалж төрийн албан хаагчдаа цомогтгож хэмнэлт хийгээд энэ оны төсөв 1.3 их найд төгрөгийн алдагдaltaа байхаас өөр аргагүй гэж засгийн газар үзэж байна. Нүүрсний үнэ он гарсаар 39%-аар унаж, үнээс бол болон төсвийн орлого ойролцоогоор 3.3 их найд төгрөгөөр дутах тооцоолол гарсан. За төсвийн орлого төсөөснөр бүрцэнгүйгээд зардлаа тэр хэмжээгээр танах боломжгүй гэж засгийн газар үзжээ. За ингээд зарлаа бууруулад 1.9 их найд төгрөгийн хэмнэлт хийхэр болсон байна. За харин үлдсэн 1.3 их найд нь төсвийн алдагдал болж байна. За энэ алдагдал нь зөвхөн энэ онд ч гэлтгүй ирэх жилүүдэд ч мөн үргэлжлэх юм байна. Тодорхойлбол 2026 он төсвийн алдагдал 1.1 их найд 2027 онд 800 тэрбум төгрөг байхаар засгийн газар тооцжээ. За энэхүү төсвийн бодлого төлөвлөлт жил хүрэхгүй хугацаанд хідэнтэй өөрчлөгдөж парламент ч гэсэндээ төсвөөс өр хилэлцэх асуудалгүй мэд ажиллаж байна. 2025 оны төсөв тодтгол хийснээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 3 их найд 260 тэрбум төгрөгөөр бууруулж 30 их найд 209.9 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлагын хэмжээг 1 их найд 856.5 тэрбум төгрөгөөр бууруулж 31 их найд 575.1 тэрбум төгрөгт хүргэж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1 их найд 365.2 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 1.5% тэнцэх алдагдaltaа болж байна. Нэг хэдэн тонн нүүрс зархаараа энийгээ дагаад урсгал зардал бүхий л халамж бүхий л зүйлээ тэнгэрт тулгачдаг. Тэгээд сарын дараа 2 сарын дараа нөгөө нэг тэнгэрт гарч яснаа шалдаар бууддаг. Гэхдээ эн чинь бас нэг ус орон байна даа чинь баг жилийн хэдэн ч төсөв яриад байгаа. Өөр ярих, хэлэх, ярилцах тогтвортой юм хууль эрх зүйн ажлууд гэж одоо биднэрт юу вэ? Тэгэхээр энэний цаана нэг юм тогтолцооны асуудлууд л яригдаад байна л да. Тэгэл нэг алдагдaltaгүй төсөв гэдэг бүгд хуулиараа л авчаад тэгээ орлого талын хит өндөр тавьчихсан. Тэрийг ерөөсөө анхаараж яриаггүй. Тэгээ буруу тооцоолсон гэсэн үг. Энийг уршилж харддгүй юм уу? 5 сарын дараахыг харддгүй юм уу? Тэрний төлөө бүхэл бүтэн 2 яам ажиллаж байгаа юм шүү дээ. Тэгээ гişүү зөндөө хилээ үсттэй наад үүний одоо нүүрсний үнд бунаа гэж. Тэгээ баахан загнаа үсттэй өдөөс. Хэвлэлээр баахан удлаа юм явуулсан. Урсгал зардлыг ер нь бол 15 их найдлууд өхүүлж буулгаж байж ижил одоо бид нэр аль нэгэн одоо ашигт матмал уул уурхайн бүтээгдэхүүнээс одоо хамаарал багтаа бол. Тийм учраас өнгөрсөн жилүүдэд уул уурхайн одоо энэ хамааралтай байдлаа бууруулж чадаагүй. Дагаад үн өссөн, дагаад бүх зардлаа өсгсөн. Одоо эндээсээ бид нэр сургамж үлдээж авч дараагийн тогтвортой байдал руугаа шилжих нь боломж олгож хувирах хэрэгтэй гэж бодож байна. 2025 оны төсвийг оюун эрдний засгийн газар анх боловсруулахдаа 35 их найд төгрөг байхаар улсын хурал руу оруулж ирж байсан. За хэд өндөр тэлэлттэй энэ төсөвт ерөнхийлөгч хориг тавьж улмаар засгийн газар 2.3 их найд төгрөгөөр бууруулж исэн. Харин одоо төсвийн орлогыг 3.2 их найд төгрөгөөр бууруулах гэж байна. За үндсэндээ энэ жилийн төсөв өнгөрсөн жилийнхтэй ижил хэмжээнд хүрэхээр байна. Төсвийн тэлэлт буурч байгаа нь сайн, за мөн бодит байдал нийцэх хандлагатай болж байгааг төсвийн доктортой байдлын зөвлөлийнхэн дүгнэлтэндээ дурджээ. За гэхдээ төсвийн гүйцэтгэл үр дүнгүй татвар төлөгчдийн мөнгийг өрн таран хийсэн асуудалд хинч хариуцлага хүлээдэггүй байдлыг өөрчлөхөөс нааш төсвийн бодлого сайжрахгүй гэдгийг гишүүд хэлж байлаа.
Ийхүү энэ оны төсвийн тодотголыг хэлэлцэхдээ зэрэгцсэн эрхчлүүдийн төсвийн хүрээний мэдээлэгч мөн өөрчлөлтөөр болж байна. Ингэхдээ засгийн газар инфляцийг хэд багаар тооцсон гэж улсын хурлын гишүүд шүүмжилж байна. Өнгөрсөн оны сүүлээр эрчим хүчний үнийг нэмсэн нь инфляц хөөрөгдөхөд голлон нөлөөсөн. Харин эрхчлээс эхлэн улс дулааны төлбөр нэмэгдэн энэ л мөн инфляцийг өдөөж бараа бүтээгдэхүүний үнийг өрдөх нь мэдээж. Гэтэл засгийн газар инфляц нэг оронтой тоонд хадгалагдана гэх тооцоолыг хэрхэн гаргаж ирснийг улсын хурлын гишүүд гайхацгааж байна. Инфляц сүүлийн эдэн сар дараалан эрчимжиж цаашид ч нэмэгдэхээр байгааг эдийн засагчид сануулсаар байгаа юм а. За Төв банкч мөн ийм байр суурьтай байгаа. За үндсэндээ инфляц 2 оронтой тоо руу орох нь цаг хугацааны л асуудал болчиход байна. За гэтэл засгийн газар инфляцийг эрх жилүүдэд буурна гэж үзэж байна. Тухайлбал инфляцийг 25 онд 9.5% байхаар 26-нд 7, 27-нд 6.4, 6 гэдэг ингээд цаашаа инфляц багасна гэдэг. Тэгээд төсвийн алдагдaltaй гол нэрийн бүтээгдэхүүний үнэ нь одоо бууралттай гэж одоо тооцсон мөртлөө инфляц нь ингээд буураа цаашаа явна гэж тооцсон байх. Энэ ямар учиртай юм бэ? Засгийн газрын гаргаж байгаа инфляцийн тооцоол бол зорилттой төвшин бодлогын хэмжээнд Монгол банкны мөнгөний бодлогын уялдаа төрийн сангийн бодлогын уялдааг хангаад ийм төвшөнд хүрэхэн зүйтэй гэж ийм төвшөнд барихын зүйтэй гэж зорилтыг илүү харуулж байгаа. А бусад хөндлөнгийн байгууллагууд, олон улсын байгууллагууд бол ер нь хүлээлт буюу таамаглалын төвшөнд инфляцийн тооцоонууд гардаг. 2026 онд 7% гээд тавьсан. Сая ярихтаа болохоор бид нар засгийн газар жил болгон инфляцийг бууруулах гэдэг одоо зорилготой байгаа. Зорилготой байгааг бүгд ойлгож байгаа. Гэхдээ бодит амьдралтайгаа жоохон ойрхон баймаар шүү дээ. 2026 оны 1 сарын 1-ээс дулааны үн нэмэгдэнэ. Ард иргэдийн өрхийх нэмэгдэнэ, албан газар нэмэгдэнэ. Халуун хүүтэн усны үн нэмэгдэнэ, бохирын үн нэмэгдэнэ. Энэ бүгд нэмэгдээд байхад 7% байх тийм боломжтой мөн. Хэрвээ бид нар инфляци болгож чадахгүй маань тэгвэл энэ дээр ингээд 10, 11, 12 гэж тавьчих болно. Тэгэхээр ямар ч хариуцлага байхгүй болно. Бодлогын шийдвэрүүдийн тийм одоо хатууруулах орон зай байхгүй ингээл тавьширч. Харин ч тэр одоо 26 оны эсгэж ороод ирсэн дээр бол би бас жоохон шүүмжлэлтэй хандж байгаа. Монгол банкныхтайгаа уялдах хэрэгтэй байхгүй. Ядаж Монгол банкны зорилт түвшингийн дээд хязгаар буюу 8. Тэгжиж төсөв мөнгөний бодлого хоёр маань нийцтэй төсвийн хэмнэлттэй мөнгөний бодлого нь одоо хатуу төлөвтэйгээр ингэж цаашаа явах юм байна. Жишээлбэл одоо Батар талах гэж бодоход 4 жилийн өмнө 1280 байсан бол одоо 2600 явж байгаа. Гэхдээ сүүлийн 1 жилийн үнийн өсөлт бол харьцангуй гурилан бүтээгдэхүүнээр доктортой махны өндөр. Тэгээд эдгээрийг дундчлаад ирэхээр дундч нь юм байгаа. Бид нэр бүтээгдэхүүний задаргаагаар бүлгээр нь харилцан адилгүй байгааг бол одоо нийтэд мэдээлээд статистикийн нэгдсэн мэдээллийн санд бол тавьж явж байгаа. Гурилын татвар тэглэлсэнтэй холбоотой гурил болон гурилан бүтээгдэхүүн дээр үнийн өсөлт гараагүй харин тодорхой хуваар бууралт бий болсон гэдэг энэ статистикийн мэдэн дээр байлаа. Одоо татвар тэглэх хөвөл хүчингүй болсон. Одоо буцаа дахиад та бүхний тооцоо төсөөлөлд өөрчлөлт орох л байх та. Одоо гурилан бүтээгдэхүүн чинь дараа жил ихэд шал өөр нөхцөл рүү явна шүү дээ. Хэдий одоохондоо инфляцийн түвшин тэнгэр тулсан өндөр болчихоог байгаач хаана инфляцийг өдөөх бодлого шийдвэрт болгоомжтой хандах нь чухал байгааг гишүүд хэлж байлаа. Төгрөг үнэгүй дэх, ядуурл нэмэгдэх, дундаж давхрах цөөрөх гээд эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг нь тоочвол олон. Гэтэл засгийн газар ирээдүгээ төлөвлөхдөө инфляцийн түвшин бага байна гэж баримт бичгүүдэд тусгахаас илүүтэй инфляцийг бууруулах бодит ажлуудыг хийх ёстой байгааг хэлж байлаа. За үгүй бол инфляцийн хөрөгдлийн эсрэг Төв банк хариу арга хэмжээ болгож мөнгөний бодлогын хүүг нэмэгдүүлнэ. За мөнгөний бодлогын хүүг нэмэгдүүлсний дараах үр дагавар ачааг мөн л иргэд өрнө. Оюутлогын бүлэг ордын 2 тусгай зөвшөөрлийн эзэмшигч Чонтра компани асуудалтай холбоотойгоор улсын хурал дээр хянан шалгах төр ороо байгуулах тогтоолын төслийг Батнайрамдал нарын улсын хурлын гишүүд өргөн барьлаа. Онтра хязгаарлагдвал хувьцаат компани асуудлаар одоо хүртэл манай улсын эрх ашигыг хангасан гэрээ хэлцэл хийгдээгүй байгаа учраас төр хороо байгуулж хяналт шалгалт хийж санал дүгнэлт гаргах шаардлагатай гэлээ.
Онтарио компанийн эзэмшиж буй 2 лиценз дээр оюутлогын нийт хөдрийн 30%, алтны 42%, зэсийн 24%, мөнгөний 29%, молибдений 94% оршдог байна. Өөрөөр хэлбэл маш том баялаг байгаа 2 лиценз 22 жил гадны компанийн эзэмшилд байсан гэдгийг гишүүд хэлж байлаа. Оюутлогоо Онтарио компани ашгаа 20 болон 80%-аар хуваахаар тогтсон байна. За нэгсэндээ Монголын хамгийн том стратегийн орд дээр 2 гадаад компани ашгаа хуваахдаа Монголын төлөв эрх шиг хаанч хөндөгдөлгүй орхигдсон гэлээ. Онтарио бол өөрөө оюутлогоо бүлэг ордын хил цагт стратегийн бүлэг ордын хил цагт албан ёсоор орж байгаа 2 лиценз байгаа. Энэ 2 лицензийн эзэмшилтээр одоо хүртэл Монгол улсын эрх ашгийг хангасан гэрээ хилцээр хийгдэг байна. За тийм учраас хяналт шалгалтын төр хороо байгуулж энэ гэрээ хилцээр заавал явах ёстой. Урд өмнө нь бас авсан арга хэмжээ яагаад хийгдэг өдөр бид нар одоо хяналт шалгалтын төр хороо хяналт шалгалт хийж санал дүгнэлт гаргана гэсэн үг. Хяналт шалгалтыг хийсний үр дүнд энэ байгалийн баялагаас гарч байгаа энэ ногдол ашиг иргэн бүрт хүртэх ёстой. Энэ иргэдийн аж амьдрал дээшлэх ёстой. Энэ хүүнд төлөө дуусгаад байх юм уу? Бүтээн байгуулалтынхаа зээлийн хүүнд нь бид нар зээлээсээ давсан хүүг төлөх хэмжээ рүү очиж энэ цаг үе дээр яралтай арга хэмжээж авч одоо хилцээр хийж энэ асуудлыг зогсоох юм зайлшгүй шаардлага байгаа. Тэр хүүг бууруулж тэр дэлхийн жигтэн нийцүүлж одоо 4%-аар одоо бууруулах юм бол одоо бас тодорхой амжилтыг бас үзүүлэх юм боломж байна гэж харж байгаа. Оюутлогын бүлэг орд нь стратегийн хамгийн сор орд мөн. Ашигт малтмалын тухай хуулийн 5-6-ад хувийн хвшил хайгуул хийж ордыг тогтоосон бол 34%-ийг хөнтөлбөргүй эзэмших эсвэл амнаатаар орлуулах хуулийн зохицуулттай. Гэтэл энэ ашиг хуваах хамтран ажиллах гэрээг хийхдээ Монголын талын оролцоо ашиг сонирхлыг нэг ч удаа дөрдөлгүйгээр албажуулсан гэдгийг гишүүд хэлж байлаа. Өнөөдөр улсын хурлын чуулганы нэгдсэн уралдаанаар хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батллаа. Хууль тогтоогчдын гарын авлага гэж нэрлэгддэг энэ хууль шинжилэн батлагдсанаар хуулийн төсөл боловсруулах, өргөн барих, батлагдах бүх процесс хүний эрхийг хангаж хуулиас давсан журмуудыг цэгцлэх боломж бүрдэж байгаамаа. Манай улсад хуулийг дагалдан гаргасан 2700 гаруй журам хэрэгждэг байна. Гэтэл уг журмууд нь эрх мэдэлтэн албан тушаалтанд давуу эрх болж хүнд цортол авилгалыг үүсгэх нэг шалтгаан болдог учраас хууль тогтоомжийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр энэ журмуудыг таслан зогсоох юм а. За энэ хууль батлагдсантай холбогдуулаад Монгол улсын засгийн газарт улсын хурлаас хугацаатай үүрэг даалгавар өгч өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа өдөр тутмын нийгмийн харилцааг зохицуулж буй 350 орчим хуулиудыг энэ хууль тогтоомжийн хуулинд нийцүүлж өөрчлөх, тэдгээр хуулиудыг дагаж гарсан журам, дүрм, эрх мэдэлтэн албан тушаалтанд илүү давуу эрхийг олгоод байгаа тэр зүйлүүдийг байхгүй болгох боломж нөхцөл болвол бүрдэх юм аа. Тэр энэ хуулийг дагсан замбраагүй болон журмыг одоо аливаа албан тушаалтнууд гаргаж түүндээ өөрсдрүүгээ эрх мэдэл авдаг, аливаа нэгэн одоо авилгал хээл ахуул бий болгох тэр хөрсөөрөө болгодог. Тийм учраас энэ хууль тогтоомжийн тухай хуулинд өөрчлөлт оруулснаар олон одоо хуулиасаа давсан журмуудыг хүчингүй болгож иргэдийн одоо үйлчлэгээ авах, төрийн үйлчлэгээ авах тэр боломжууд нь илүү сайн нэмэгдэнэ. Ер нь бол аливаа хуулиуд одооноос эхлээд 8 сарын 1-ээс эхлээд 25 оны 8 сарын 1-ээс эхлээд хуулийн зохицуулалт бүр нь хүн гэдэг агуулга төвдөө байлгах юм байна. Эрхийг нь хамгийн гол нь зөрчихгүй юм байна. Тэгээ хэрвээ зөрчихгүй байвал тэр үед нь яах вэ? Одоо батлахгүй гэсэн юм руу говь штэ тий. Тэгээ хариуцлагын механизм нь бас орж ирээ. Ер нь бол чанартай хэрэгжихгүй хууль гарч ирэх юм байна л гэж бол ийм хүлээлттэй байгаа. Тэнгэр телевизийн дулаар мэдээллийн хөтөлбөр студиэс шууд төрж байна. Дараагийн мэдээллийг хүргэе. Манай улсын эдийн засгийн салбарын голлох, эдийн засгийн салбаруудын төлөөлөл бизнесийн холбоод 4000 гаруй гишүүнтэй нэгдсэн зөвлөл байгуулж байна. За ингэснээр бизнесийн салбарын нэгдсэн дуу хоолой болж нийтлэг эрх ашиг, байр суурийг
илэрхийлэх боломж бүрдэж байна гэлээ. Уул уурхай үнэт цаас, даатгал, газрын төсний бүтээгдэхүүний салбарын салбар бүртээ тулгамдж байгаа асуудлуудаа хуваалцлаа. Уул уурхай салбарт геологийн хайгуул багасж, мөн хайгуулын лиценз олголт удааширсан. Төрийн дэмжлэг дутмаг хүндрэл учирч байгаа талаар салбарын төлөөлөл ярьлаа. Мөн хөрөнгийн зах зээлд татвар 5%, зарим нөхцөлд 25% гэх мэт тодорхой бус байдал их байгааг холбооны мэргэжилтэн бидэнтэй хаваалцсан юм а. Хайгуулын үйл ажиллагааг идэвхжүүлэхэд зөвхөн тендерээр олгох биш өргөдлөөр олгох хуучин бас өгчсэн юм арга байна шүү дээ. Тэгэхээр энэ аргыг бас иргэн сэргээхтэй тэгжиж бас яг хайгуулын үйл ажиллагаа бодитоор эхлүүлэх төр боломж нөхцөл нь бүрдэх болов уу гэдгээр нь харж байна. За мөн эдийн засгийн эргэлтэд ороход бэлэн болсон төслүүдийн үйл ажиллагааг эхлүүлэхтэй засгийн 2-3 орд нь шүү дээ. Магадгүй хайгуул хийгдээд нөөцөн тогтоогдоод үйл ажиллагаа нь эхэлж чадахгүй байгаа. Тэгэхээр энэ дээр бас бодитоор үйл ажиллагааг эхлүүлж хөрөнгө оруулалтыг бас татах хэрэгтэй. Тэрийг шингээж авах хэрэгтэй. Манай улс бол гадаадын хөрөнгө оруулалтыг маш их татахыг хүсэж байгаа. Аль аль талдаа ажиллаж байна, хичээж байна. Гэтэл гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх үнэхээр таатай орчин байна уу бас байхгүй байна. Хөрөнгөний зах зээл рүү орж ирээд дотрийн орчин маш тодорхой бас. Нэг бодлоо тэр 5% татвар авах юм шиг, эсвэл 20% татвар авах юм шиг. Энийг татварын албаныхаа өөр өсвөр гэж тайлбарладаг. Албан журмын даатгал тэр дундаа жолоочийн хариуцлагын даатгал нь нийт даатгалын гэрээний дийлэх хувийг эзэлж сайн үзүүлэлттэй байсан ч даатгалын хураамжийг тооцох аргачлалыг өөрчилсөн. Ингэснээр сайн үзүүлэлттэй байсан даатгалын бүтээгдэхүүнийг дагсан олон сөрөг үр дагаврууд гарчээ. За манай салбарын хувьд бол бас хүндрэлтэй байгаа. Та нар мэдж байгаа бол энэ нэг сарын жолоочийн хариуцлагын даатгалын тухай хууль ороод батлагдаагүй. Ер нь шалтгаан нь хүн маань 30 мянган төгрөг төлөөд 5 сая төгрөгийн хамгаалалт авч байгаа юмыг бид нар хариуцлагажуулаад тухайн даатгалын нөхөн төлбөр авсан иргэдээсээ хэрэг хүн хохироогоод байвал хураамжийг нэмнэ гэсэн үндсэн зарчим байсан. Тэгээд тэрийг ингээд улс төржүүлээд бас салбараа ингээд доошлуулчлаа л да. Монгол улсын эдийн засгийн тулгуур болсон уул уурхай санхүү, газрын тосны салбаруудыг төлөөлсөн бизнесийн холбоодууд хамтран бизнесийн эрх зүйн орчныг сайжруулах, уялдаа холбоог бэхжүүлэх зорилго бүхий санамж бичигд гарын үсэг зурлаа. Энэхүү санаачилга нь хувийн хвшлийн уялдаа холбоог сайжруулж, төртөө их бодлогын хилцүүлгийг үр дүнтэй оновчтой болгоход чиглэж байгаамаа. 2024 онд ногоон барилгын стандарт Монгол улсад анх удаа батлагдаж байсан. Гэхдээ өнгөрсөн хугацаанд гадны мэргэжлийн аудитороор үнэлгээ хийлгэж байсан юм. Харин өнөөдөр хялбаршуулсан буюу амны орон сууцны барилгад хяналт тавих 11 аудиторт гэрчилгээ гартууллаа. Манай улсад олон улсын стандартад нийцсэн ногоон барилга барихад асар өндөр стандарттай, өндөр үнээр бүтдэг. Харин манайх өөрийн улсдаа зориулсан хямд төсөр амны орон сууцны шинэ стандартыг баталсан нь Best Gear юм. Best Gear буюу ногоон амны орон сууцгийг тодорхойлолтод багтах хэлбэршүүлсэн 2 бүлгийн 12 шалгуур үзүүлэлт байгаа. Тухайлбал хүрээлэн буу орчинд сөрөг нөлөөгүй, ус дулааны хэмнэлттэй, дотоод орчны агаарын чанар зэрэг шалгуур үзүүлэлтэд нийцсэн байж ногоон эко барилга гэж тодорхойлогдох юм байна. Эдгээр шалгууруудын дагуу аудиторууд байшинг шалган үнэлгээ өгөх юм байна. Мэдээж ногоон барилга гэж юу вэ гэдэг тодорхойлолт нь бол өөрөө шинжлэх ухааны үндэстэй олон шалгуур үзүүлэлтийг хангаж ич яг ногоон барилга гэдэг бүрэн тодорхойлолт бол гарна. Гэхдээ ерөнхийд нь хэлбэл сая шиг. Монгол улсын маань хувьд ногоон барилга гэж юу вэ гэдэг энэ техникийн үзүүлэлт тодорхойлолт үндэсний ногоон барилгын стандарт ижлэгөө аргачлал яаж тодорхойлох аргачлал саяхан батлагдсан. Тэр энэ батлагдах энэ процесс бол өөрөө нэлээд хэдэн жилийн туршид үргэлжилж бас олон хүний хүч хөдөлмөр орж иж аргачлал батлагдсан. Яг аудиторын тоог маш олон байхгүй бас яг тодорхой хэмжээнд барина гэсэн бодолтой байгаад байгаа. Тэрийг олвол нэг юу гэдгийг улсынхаа хэмжээнд хэлбэршүүлсэн болон дэлгүүрийн төрлийн 50 орчим ч юм уу ийм л аудитортай бэлтгэн гэсэн ийм төлөвлөгөөтэй байгаа. Тэгээд энэ төлөвлөгөөгөөрөө бас шат дараалсан сургалт төлөвлөгөөний дагуу шат дараалсан сургалтуудыг хийж байгаа. Мөн бас бидний бас нэг гол зорилго бол яг энэ сургалтуудыг хийгээд явж байхаас сурагч багш нарыг бэлтгэх бас ийм төлөвлөгөөтэй байна. Улаанбаатар хотод 230 мянга гаруй утаа гаргадаг, угаад сасгадаг айл өрхтэй. Эдгээр айлууд бүгдийг нь орон сууцанд оруулах аргагүй учраас хашаандаа гал төлдөггүй, гадаа баадаггүй. Ногоон амны орон сууцтай болох нь агаарын бохирлол салах хамгийн энгийн бөгөөд хэлбэр арга юм. Тиймээс ногоон сууцны Best Gear стандарта батлаад түүнийг нь баталгаажуулдаг аудит
аудиторуудаа бэлдчихсэн тул амны орон сууцад ипотекийн зээл гарах тал дээр ажиллаж байгаа гэдгийг салбар яамны их сурвалж хэллээ. Орон сууцаа зураг төслийн шатнд нь мэргэжлийн аудиторуудаар үнэлгээ хийлгээд энийг банкн дээр аваачж өгöd ипотекийн зээлэнд хамрагдах энэ боломжийг л бүрдүүлэхээр ажиллаж байгаа. Энэ дөнгөж аудиторууд одоо бид нар бэлтгэлээ. Энэ аудиторууд маань одоо үнэлгээ хийн цаашдаа бид Монгол банк, арилжааны банкудтай ипотекийн зээлийн журманд нь энэ чиглэлээр зөвхөн өөрчлөлтийг оруулж тусгаад ингээд цаашаа явна. Бэстгэр стандартын амны орон сууцыг ипотекийн зээлд хамруулж чадвал гэр орол дутгаараа хувьсгал өрнөх нь гарцаагүй. Тиймээс цаашаад албан ёсны гэрчлэгээтэй аудиторуудыг нэмж бэлдэх бодлого барьж байгаа юм байна. Эхний ээлжинд 11 аудитор ногоон Бэстгэр стандартыг амны орон сууцыг баталгаажуулснаар арилжааны банкуд ч мөн амны орон сууцыг үл хөдлөх хөрөнгө хэмээн хүлээн зөвшөөрөх үндслэл бүрдэнэ гэж үзэж байгаа юм. Хотын автоцан болон явган үний замыг засварлаж, шинчилж, шинэ асфальт хучилт хийсэн ч тун удалгүй дулааны шугам сүлжээний ажил нэрээр дахин ухаж сэтлэн эргээд нөхөх байдал газар авсаар боллоо. Дулааны шугам сүлжээний ажлын дараа замыг буцааж янзалдаг гэсэн боловч бодит байдал дээрээ арай өөр төр зураг харагдана. Энэ бүхний үр дүнд эргээд хөрөнгө мөнгө цаг хугацаагаа алдаж байгаагаа хэллээ. Им хийх гэж нөгөө юм сүйтгэдэг шүү дээ. Тэр ч гэсэн модын хуглаа хийсэн. Нөгөө хавар тавьсан замын бүр ингээ хэмжээ хийсэн биш. Одоо та нар тийш очиж хараараа заяа. Нэг юм хийгээл тавьдаг. Дахиад араас нь эвдэлдэг те. Бас нөгөө нэг татврын мөнгөөр тоглоод байна гэж үнс шүүмжлээд байдаг. Тэр л явуулсан л да. Харалтаа энэ автобус яг энэ зогсох байдал чинь бид нэр бүр зам руугаа орж иж автобусанд өсөх болж байна. Энэ хооронд ч одоо бас ямар эрсдэл гарахыг хэн ч мэдэхгүй шүү. Зам засвар болон дулааны шугам сүлжээний шинжилэл засварын ажлуудыг харилцан уялдуулан төлөвлөхгүй байгаа нь асуудал болж байна. Шалтгаан нь дулааны шугам сүлжээ хийх ажлын тендерт оролцож байгаа зарим компаниуд тендерт орохдоо үнэ бууруулдаг. Нөхөн сэргээлтийн төлбөрөө байршуулдаггүй юм байна. Мөн нөхөн сэргээлтийн ажлыг өөрсдөө дур мэдэн зөвшөөрөлгүй хувийн компаниудаар хийлэгдэг гэлээ. За тэгээд энд асуудал дээр бол бас одоо ингээд яагаад нөхөн сэргээлтийн төлбөрөө тушаахгүй байна гэдэг ингэнгүүт тухайн нөгөө компаниуд, гүйцэтгэх компаниуд маань бол одоо тендерт орохдоо бас нөгөө нэг үнэ их унгааж орж ирдэг. Тэгээд нөхөн сэргээлтийн төлбөрөө байршуулдаггүй, мөнгө нь хүрдэггүй гэдэг одоо иймэрхүү шалтгаануудаар л одоо ингээд гол үндэслэл болж байгаа. А үүний үр дагавраар нь бол одоо ингээд нэг бороо хүчтэй адар бороо ороход бол буцаад эвдрэх асуудлууд бол үүсэж байна. Харин энэ талаар дулааны сүлжээ хариуцсан мэрэгжилтнээс тодруулахад анхнаасаа дулааны шугам сүлжээний зурвсан хэсэгт өртөг өндөртөө тогтчлтын ажил хийхгүй байх хэрэгтэй. Шугам сүлжээний ажил хийх шаардлага гарсан үед тухайн тогтчлтыг задалж сэтгэлхээс өөр аргагүй нөхцөл байдалд хүрдэг гэлээ. Одоогийн байдлаар 26 байршилд орон сууцны дулааны шугам сүлжээ янзлах шаардлагатай болсон тул замыг сэтгэлхээс аргагүйд хүрсэн байна. 6 сард гээд орон сууцны удирдах газар бусад хувийн орон сууцны конторууд дээр ихэд 25-6 гэмтлүүд гарлаа. За эднийсийн дийлэнх нь бол нийтийн зам талбай хацмын доогуур байгаа. Тэгэхээр эднээс бол зайлшгүй одоо тэр замыг сэтлэх, явган орчуурыг эвдэх ийм ажлууд хийгдэж байна. Тэгэхээр сүлжээ болгон дулааны шугам болгон бол дулааны шугам сүлжээнийх биш. Тэгэхээр зэрэгийг ялгаж салгаалах хэрэгтэй. Засварын ажил бол манайх дуусны дараа засварын комисс яваад тогтчлтыг хүлээж аваад ингээд явж байгаа. Хотын дулааны шугам сүлжээ зам засварын ажлын байгууллагуудын хооронд мэдээлэл солилцоо уялдаа төлөвлөлт нь хангалтгүй байгаа нь шинээр тавьсан зам засаж шинжилсэн замыг тун удалгүй дахин эвдэж сэтлэх чанаргүй нөхөн сэргээлтийн ажил хийхэд хүргэж байна. Хэрэв төлөвлөгөө мэдээлэл хоорондоо сайн солилцдог бол энэ мэт өндөр төсөвтэй ажлууд салхинд хийсэхгүй байлаа. Эрцэнка буюу Баянзүрх дүүргийн 1-р хороонд байрлах 3 га ногоон байгууламж бүхий газрын 200-ны 4 га хэсгийг хашаалан 5 болог бүхий 500 орчим айлын барилга баригдахаар хувийн байгууллага өмчлөө аваад байгаамаа. Энд дараагийн авилга хороолол босох нөхцөл бүрдээд байна. Учир нь энэ хэсгийг усан суурьтай өндөр барилга барих боломжгүй газар гэж өнгөрсөн онд газар зохион байгуулалт Геодиз газар зүүн газраас дүгнэлт гаргаж ий газар цахим сайтад мэдээллийг нь оруулжээ. Гэтэл өчигдөр энэ хэсэгт өндөр орон сууц бүхий хороолол барихаар хашаалаад байгаамаа. Үзэгч таны харж байгаа энэ газрын эзэмшлийн маргаан 10 гаруй жилийн өмнө эхэлжээ. Анх нийслэлийн өмч байсан 200-ны 4 га газар яг ямар шалтгаанаар нь тодорхойгүй 2014 онд C&W компани эзэмшилд шилжжээ. Компани зүгээс тухайн үед орон сууцны барилга барихаар зөвшөөрөл авсан гэх. Харин тухайн хэсгийн оршин суугчдын зүгээс 2012 оноос эхлэн энэ хэсгийг ногоон байгууламжид цэцэрлэгт хүрээлэн болгох хүсэлт өгч эхэлжээ. Харамсалтай нь тэдний илгээсэн хүсэлт 2018 онд татгалзсан хариу авсан байна. Иргэд оршин суугчид ямар бодолтой байсан бэ гэхээр за энэ
Баянзүрх дүүргээс сонгогдсон улсын хурлын гишүүн Бат Амгалан гэж байгаа. За энэ Бат Амгалан гишүүн сая засгийн газар шинээр байгуулахад хот байгуулалтын сайдаар очсон тий. За энэ иргэдийн ирмэлцлийг мэдж байгаа учраас энэ дээр ямар ч байсан байшин бариулахгүй тал дээр зогсох байх гэсэн бат итгэлтэй байсан байхгүй юу. Гэтэл одоо бид нэр одоо сайдаар болонгот одоо 7 хоногийн дараа ингээд хашаалаад тий иргэд бид одоо маш их бухимдалтай байна. Энэ хэсэг газар хотын төлөвлөлтөнд хэрхэн төлөвлөгдсөнийг нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газраас тодруулахад 2014 онд нийслэлийн засаг даргын А350 дугаартай захирамжаар бол 2.39 га газрыг орон сууцны зорилтоор бол эзэмшүүлсэн байдаг. Тухайн үедээ бол газрын эзэмших эрхийг үндэслэн цэцэрлэг бүхий үйлчлэгээтэй орон сууцны архитектур төлөлтийн даалгаврыг баталсан. Анх өндөр орон сууц бүхий барилгын бүс гэж төлөвлөгдсөн ч өнгөрсөн онд өндөр барилга барих боломжгүй гэж дүгнэлт нь гарчихсан. Гэхдээ энэ дүгнэлтийн тухай нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газрын мэрэгжилтэн мэдэхгүй байлаа. Хувийн хөвшилт газар өмчлөх, барилга барих эрх нь бий. Гэхдээ газар зохион байгуулалт геодит зураг зүйн газраас усан сан бүхий газар буюу барилга барих боломжгүй гэж дүгнэлтээ гаргачихсан. Хэрэг барилга барьсан тохиолдолд 2023 оны үерийн гамшиг давтагдана гэж мэрэгжлийн хүмүүс анхааруулж байна. Компаниуд хэмэл оюун суурилсан дараагийн ChatGPT шиг бүтээгдэхүүн хийхийн тулд хэмэл оюуны судлаач инженеруудын төлөө өрсөлдөж байна. Хэмэл оюун суурилсан чатботоос зүгээр нэг асуулт асууж орчуулга хийх бус бодит үн цэн бүтээх ур чадвар хаасаагүй дутагдж байна. Манай улсын технологийн гигант Meta компани судлаачид зорин ирж энэ чиглэлийн хүний нөөцийг бэлтгэхэд хувь нэмрээ оруулж мэдлэг чадвараа Монгол залуустай хуваалцлаа. Та AI ChatGPT зэрэг үгийг өдөрт ядчил нэг удаа сонсож байсан гэдэгт итгэлтэй байна. Технологийн салбарын 3 дахь том давалгаа бидний амьдралыг хэдийнэ өөрчилжээ. За хэмэл оюун илүү үр шимтэй, ногоо тарих, замын хөдөлгөөнийг зохицуулах, эм вакцины бүтээх, ур амьсгалын өөрчлөлтөд тэмцэх гээд ерөнхий байдлаар хөгжиж дэлхийг хэрж байна. За хүний нөөцийн дутагдaltaй манай улсад хэмэл оюуныг ашиглан эдийн засгаад хэлэх боломж ч мөн байгаа юм. За тиймээс энэ чиглэлийн мэрэгчлэнүүдийн судалгааны чадварыг хөгжүүлэхэд анхаарах нь мэн чухал болоод байна. Өөрийн хувьд болохоор би яг судлаач тэр Meta компанид би 7 дахь жилдээ ажиллаж байна. Тэгээд манай одоо баг салбарын одоо гол зорилго болохоор энэ судалгааны ажлыг хийж одоо эрдэм шинжилгээний өгүүлэг хэвлэх тийм ажил хийдэг байгаа. Тэгэхээр бид нэр ерөнхийдөө одоо яг хэмэл оюунд тулгарч байгаа асуудлуудыг олоод тэрний талаарх судалгаануудыг хийгээд туршилт хийгээд тэр бүх юм нээлттэйгээр олон нийтэд нээлттэйгээр зарладаг ийм ажил хийж байгаамаа. Бас тэр олон компани хийгээд чадахгүй тий. Тэгэхээр ямар ч хэмэл оюуны хөгжилд бас хувь нэмэр оруулж байгаа юм болоо гэж бодож байна тий. Хэмэл оюун хөдөлмөрийн зах зээлийг механик үйлдэл хийдэг, оюун ухаан шаарддаг ажлын байр гэж хоёр ангилаад байна. Цаашид нэг зүйлийг нөгөөрөө хөрвүүлдэг, хөгжүүлдэг ажлууд бус, гүнзгий судалдаг, нэг шат ахиулдаг, шинжлэх ухааны судлаачдын эрэлт улам нэмэгдэхээр байна. Би ирээдүйд Монголоос авиаслаг хэмэл оюуны судлаачид тодорхойд багч гэсэн хувь нэмрээ оруулахаар энд ирсэн. Би судлаач хүний зүгээс дэлхийн нийтээрээ хэмэл оюуны судалгаанд хүчээ нэгтгэх хэрэгтэй гэж боддог. Тиймээс би судалгааг хамтдаа урагшлуулахын тулд зуны сургуульд оролцож байна. Мөн хэмэл оюуны загварууд илүү ухаалаг болвол аюулгүй байдал нь нэмэгдэнэ гэж өөдрөгөр харж байгаа. Одоогийн хэмэл оюуны загваруудыг хакертахад амархан олон удаа алдаа гаргаж байгаа нь хангалттай ухаалаг биш байна гэсэн үг. Мэдээж технологийн цэвэр судалгаанаас гадна хууль эрх зүйн зохицуултууд хэмэл оюуны салбар шаардлагатай байна. Хэмэл оюун таны ажлын байрыг орлохгүй. Харин хэмэл оюуныг ашиглаж чаддаг нэгэн орлого болно. Тиймээс өөрийн мэрэгжлийнхээ хүрээнд хэмэл оюун суурилсан системүүдийг илүү бүтээлчээр ашиглах чадвар эзэмших нь чухал болоод байна. Энэ 7 хоногт манай улсын нийслэл Улаанбаатар хотноо дэлхийн аварга шалгаруулах 3 эсрэг 3 сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулагдаж байгаа. За хэдхэн минутын өмнө Монгол улсын эмэгтэй шигшээ баг Бүгд Найрамдахтад ард улсын шигшээ багийг шөвгийн 16-ад 19-21 ярцаатайгаар нэмэлт цагт буулга авснаар түүхэндээ анх удаа шөвгийн 8 шалгарсан гайхалтай үйл явдал тохиолоо. За энэ амралтын өдрүүдэд финал болон шөвгийн медалийн төлөх тэмцээнүүд үргэлжлэн зохион байгуулагдах төлөвтэй байна. За ингээд шигшээ багтаа амжилт хүсье, дараагийн мэдээллийг хүргье. За төв дэлхийд Монголын нэрийг гаргаж амжилттай ахиулсаар яваа тамирчид өөрсдийн өдөртөө байх нь зүйтэй гэд 89 жилийн өмнөөс Монголын тамирчдын өдрийг тэмдэглэдэг болсон.
За өнөөдөр тэр өдөр тохиож байгаа юм. За өнгөрсөн 1 жилийн хугацаанд манай 100 гаруй тамирчид олон улсын чансаа өндөр тэмцээнд амжилттай оролцсон байдаг. За тэд өнөөдөр баяраа тэмдэглэн үе үеийн тамирчид медалаараа гангарч парад алхан Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөжээ. Үндэсний шигшээ багийн манай тамирчдын гаргасан сүүлийн үеийн амжилтаас дурдвал Парисын Олимпиас 1 алтс 4 мөнгөн медаль авч Паралимпиас тэквондогийн төрлөөр сүрэнж ав анхны эмэгтэй аварга болсон билээ. Харин сагсан бөмбөгийг 3-ыг харьцах нь 3 төрлөөр эмэгтэй шигшээ баг дэлхийн гран-пригээс алтан медаль авч 5-ыг харьцах нь 5 төрлөөр хасын хөлгүүд Азийн аваргаас хүрэл медаль авсан билээ. Тэгвэл үгээрч зогсохгүй өнгөрсөн 7 хоногтдээ Монголд CS-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дэд байр эзэллээ. Эдгээр тамирчдын амжилт нь зөвхөн хувь хүнийх бус улс орны нэр хүндийг олон улсад таниулах томоохон хүчин зүйлс болсоор байна. Би бол 13 дахь хүндэр гэлтэр хичээлсэн. 17 настайдаа спортын мастер болоод 18 тагаас шигшээ авагт 10 жил зүтгэсэн байдаг. Энэ хугацаанд Монголын хүндэр гэлтэд хамгийн анхны Аз ТV аваргын медалийг авсан. Түүнээс хойш олон одоо Азийн аваргууд төрүүллээ. Энэ өдөр би одоо медаль тэмдэг одоо медаль тэрийн дээд одоо үнэхээр баяртай. Баярлалаа. Тэр одоо 3 жилдээ оролцож байна. За ер нь бол одоо Монголын тамирчид одоо дэлхийд ямар хүчтэй гэдгийг ер нь бол одоо мэдрүүлсэн байгаа. За тэр хичээр ер нь цаашдаа илүү хамтын хүч амжилт гээд тэргээрээ илүү хүчтэй зорилготой нэг зорилготой тууштай байдлыг хэлээд Монгол. За үнэн шударга тууштай байдлаар эр зоргоор ер нь авч явахыг зорддог доо. Өвөө минь олон жилийн спортоор хичээнгүүлсэн болохоор буюу өвөөгөрөө бахархдаг. Тамирчид ямар их хичээл зүтгэл гаргаж иж энэ их медалуудыг авдаг гэдгийг өнөөдөр ойлгосон. Өнөөдөр энэ жагсаалт ирсэн гоё нэ. Олон тамирчин Олимпийн аваргад өөрийн түүхээ хуваалцаж дараа үеийнхээ залууст замыг нь зааж өгдөг. Нийгмийн баталгааг нэмэх, тамирчид дасгалжуулагчдын үзүүлсэн гавьяаг хүндэтгэх үнэлэх зорилготой уг баяр энхүү өндөрлөлөө. Шинэ бодлого, төсөв, дэмжлэгүүд энэ өдрийн үеэр зарлагдах тохиолдол их байдаг байна. Цаашлаад манай улсын спортын төрлүүд маш хурдцтай олон улсад дэвшин цойлж, спортыг дэмжих иргэд ч олширсоор байгаа нь сайшаалтай юм а. Тэнгэрлэгс $1 мэдээллийн хөтөлбөрөөр үзүүлэлээ анхаарлаа хандуулсанд баярлалаа. Хөтөлбөр гадаад мэдээгээр үргэлжлэх болно.